3 дугаар бүлгийн 3 дахь хэсэг. Бурхны шашныг устгах коммунист яргалал. Өдгөө хүртэл бид лам нар сүм хийдийг хилмигдүүлсэн гэж ярьж хідэн хүрээ дуун нураасан, шатаасан, хідэн ламыг хөнөөсөн бэ хэмээн халаглаж ирлээ. Гэтэл өнгөрсөн түүхийн мөрөөр буюу улаан хувьсгалын цуст мөрөөр ороод ихэлмэгц илүү ноцтой улмар үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл хідэн лам, хідэн орон хийд төдий бус улааныхан бурхны шашныг үндсээр нь устгах зорилгыг тавьж хэрэгжүүлсэн байдаг. Энэ нь монголчуудын оюун санааны үндсийг тасалж, үндэстнийх нь хувьд мөхөөх агуулгыг илэрхийлнэ. Учир нь Автай сайн хаан 3 дугаар далай лам Содном жамцтай 1570-ад оны үеэр уулзаж, монголчуудын оюун санааны нэгдлийг хангах үүднээс буддын шашныг шүтэн залахыг зорж 1585 оноос Эрдэнэзүү хийдийг барьж эхэлснээр Монгол нутагт бурхан шашны 3 дахь удаа дэлгэрчээ. Дорны сэтгэлгээний бүх үнэт зүйл шашиндаа уусан төвлөрч ирсэн. Тэр чанараараа буддын шашин зөвхөн шашны номлол төдий бус дорн дахны улс түмнүүдийн олон мянганы туршид хуримтлуулан ирсэн оюун сэтгэвгүй, танин мэдэвхийн огш юм. Хэдэн зууны турш уламжлан шүтэж ирсэн энэ шашин монголчуудын оюун санааг эзэмдэн нэгтгэх төдийгүй. Ахуйн зан үйлийн хүрээнд нэвтрэн шингэж, үндэстэн оршин байхын утга чанарыг илэрхийлэхийн учир 1911 онд төр улс тусгаар тогтнолоор сэргээхэд онцгой нөлөө үзүүлж, бурхны шашны тэргүүн богд жавцан дам хотогтыг сэрсэн Монголын төрийн тэргүүнээр өргөмжлөн 1920 онд язгуурт ноёд түшмэд харц албад цөмөр санаа нийлэн дэлхийн нийтийн жишгээр ардын нам хэмээх улс төрийн хүчинд нэгдэн мөрийн хөтөлбөртөө шашин үндсээ сэргээ мандуулахын тулд химээсэн байдаг. Гэтэл хувьсгал тэмээх нам шашин сүм хийд лам нарын эсрэг дайралтыг 1926 оноос эрчимжүүлэн юуны өмнө эдийн засгийнх нь үндэс суурийг эвдэх, амжиргаагаар нь сулдуулах, үүний тулд сүм хийдийн аж ахуйн жасад албан татвар оногдуулан чангалан, лам нарыг албан татвараар хавчин дарах бодлогыг тууштай хэрэгжүүлсэн нь улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэн устгах үйл ажиллагааны оршил болсон байна. 1930 оноос сүм хийдийн орон байр бурхан тахилын хүртэл татвар оногдуулан хураах боллоо. Шашин, лам нарын нэр хүндийг гутаан, сүсэг бишрэглийг нь доромжлох алхмуудыг газар бүр ирээ цээргүй авирлаж байсан тухай лам нар төдийгүй сүсэгдэн олны хамгаас эрхэмлэн дээдэлж явдаг зүйлс итгэл бишрэглийг нь доромжлон өдөөж турхирсаар эсэргүүцэн тэмцэхэд хүргэсэн байдаг. 1926 онд Баян төвний хүрээний лам нар жасын татвар оногдуулсныг эсэргүүцэж хөдөлгөөн үүсгэсэн бөгөөд лам нарын энэ эсэргүүцлийг дарахын тулд засгийн газраас тусгай төлөөлөгчид очиж уг хөдөлгөөнийг тэргүүлсэн иш жамц молом нарын хідэн ламыг буудан алах ялаар шийтгэн дорн гүйцэтгснээр лам нарын эсэргүүцлийг цус урсган дарах ажлын их тавигдсан байдаг. Түүнээс хойш гарсан эсэргүүцлийн хөдөлгөөн 1932 оны иргэний дайны тухай баримтуудыг өмнө өгүүлсэн бүлгээ. Монгол Ардын хувьсгалт намын 8 дугаар их хурлаас лам нар болбоос тус хувьсгалын эсэргүү дайсан. Тэдэн лууга тэмцэх явдал болбоос тус намын даруй гүйцэтгэх зорилго мөн гэсний үндсэн дээр олон нийт ялангуяа залуучуудын эвлэлийн гишүүдийг турхиран дэврэгсэн олон баримтууд байна. 1931 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын 71-р хурлын 2 дугаар зүйлд феодлын тухай хэлэлцээд тогтоосон нь. Монгол Ардын хувьсгалт намын төв хорооноос харгас толгой феодал лам нарыг энэ 21 оны дотор устгах тухай өөрийн гаргасан тогтоолыг дотоодыг хамгаалах ба шүүх таслах газруудаас идэвгүй хүртэл гүйцэгдээгүй болохыг тэмдэглэхийн хамт энэхүү феодлыг устгах явдлыг хурдан түргэнээр явуулж тус намын 9-р их хурлыг хүртэл дуусгаваас зохино гэжээ. Гэвч уг шийдвэр шин эргэлт бослох сэтэлттэй шалтгаалсан юм уу бас л саацсан байдаг.